Та бүхний амрыг ирээ. Хот зэтгэр миний би сүүлийн үед нэг тийм барилга барьчих гад нэг тийм барилгын ажлын тэргээл нэг тиймэрхүү юм хайгаад байгаа. Тэгээд нэг тийм сэтгэлд өгшөөсөн юм таарчихлаа. Энэ хүү бичлэгийг та бүхэнтэй хуваалцмаар байна. Энэ болохоор YouTube-д байгаа German has changed forever буюу Герман улс мөнхөд өөрчлөгдөжээ гэсэн нэг нэртэй тийм бичлэг байгаамаа. За энэ 3 минут 17 секунд. My experience anyways, being a non-German, I'm Irish, and I visited. За би болохоор герман хүн биш ээ. Би болохоор Ирланд хүн гэж ярьж байна. Hamburg not that long ago, actually, a few months ago. And the streets do not look like this, I can tell you that. Very homogeneous society. Just look at this. I'll just pause this here. It's crazy to see Hamburg like this. So you have an entire street. It's almost making me emotional just seeing. За би саяхан энэ Хамбург хотод очиж үзсэн. Тэгээд Хамбургийн гудамж нь ингэж харагдаагүй. Энэ болохоор тийм их сайхан гэрэл гэгээтэй, жигтгэн сайхан цэвэрхэн байна. Энэхүү бичлэгийг хараад миний сэтгэл нэг л одоо юу гэдгийг хөдлөөд байна. Одоо уйлмаар байна ч гэдэг юм уу, нэг тийм гомдмоор байна гэсэн юм ярьж байна. За хоёрдугаар хэсэг нь 6 минут 17. So this here is actually one of our own videos when we visited Hamburg not that long ago. Энэ болохоор бидний өөрсдийн саяхан бичиж авсан бичлэг юм. Саяхан бид нэр Хамбург хотод очицгоосон гэж байна. Oh, and this here, as you can see, is a beautiful historical fountain. I believe it was from the years 8. За тэгээд энэ энэ усан оргилуурын эргэн тойрон нөгөө нэг цагаач гадныхнууд нь болохоор нэг юм гэгэн цагаан өдөр арх уугаа тий. Монголчууд гэгэн цагаан өдөр арх уулаа гэж хүмүүсийг зэмлдэг штэ тий. 1870, and it's just full, like surrounded of people during the day taking drugs, drinking a lot of alcohol, just sort. За тэгэл юу арх уухаас гадна ингээл хар тамхи хэрэглээл зүгээр л одоо нөгөө нэг лойтерийн буюу нэг тийм лойцсон гэж ярьдаг те. Лойтерийн гэдэг нь өшөөс нөгөө нэг ажилгүй зүгээр байгаадахыг хэлж байгаа юм. Sort of lingering around and giving people sort of an unpleasant experience while being in the city itself, and there's lots and lots of graffiti everywhere that you look. And if you want to get an idea of the current population of Hamburg, you can have a look here. You can pretty much. За тэгэл ингээл гудамжаар явах юм бол ингээд нэг тийм нөгөө нэг лалруудаар дүүрчихсэн. Одоо айхтар сахал махал унжуулаад тэгэл нөгөө нэг эмгтээчүүд нь өсөө ингээд одоо нуучихсан тий хижаб гэсэн юм зүүчихсэн тийм хүмүүс байна. Where the Flixbus station, so the long distance bus station, is in the city of Hamburg. So this is the very first experience that a lot of people are getting when they're visiting the city of Hamburg, which is so sad. And quite frankly, as a German myself, it's somewhat shameful. За энэ Хамбург хотод онгод одоо эхлээд очиход одоо нөгөө нэг төмөр замын станц юм шиг л байна л да тэр. Эсвэл автобусны станц юм уу те. Хамгийн түрүүнд очиж одоо хүмүүсийн олж харах юм нь болохоор ингээд ийм заваан ялзарсан одоо янз бүрийн тийм архичин тамхичнаар дүүрсэн байгаа. Тэгээ би герман хүний хувьд болохоор энд одоо юу гэдгийг жоохон ичмээр байна гэж ярьж байна. За яагаад герман улс одоо ингээд ялзарчих ваа? Яагаад герман улс одоо юу гэдгийг ийм одоо мөхлийнхаа замд орчвоо гэж байна. What is this Gastarbeiter program, this guest worker program? What does it actually entail? The Gastarbeiter program or migrant workers program was a program that. За энэ Gastarbeiter program буюу Gastarbeiter одоо цагийн ажилт Arbeit гэдэг нь болохоор Японы цагийн ажилтан гэсэн утгатай үг байт юм л да. Ерөнхийдөө ажилтан гэсэн үг. Тэгэхээр нэг зочлон ажиллах тийм програм гэсэн юмыг 1955 оноос 1973 онд эхлүүлсэн байна. That was established between 1955 and 1973 because in Germany we had something like an economic miracle. So we. За тэгээ Германд эдийн засгийн гоц одоо юу гэдгийг гайхамшигтай юм болоод германчууд мөнгөтэй болсон байна. Одоо баяжхгүй юу? Баян болцсон байж тээ Герман улс
1950-ад онд нэлээд баяжсан юм байна. Тэгээд баян хүмүүс чинь болохоор гаднаас одоо юу гэдэг ажиллах хүч авцгаад юм байна. Тэгээд одоо саяхнаас монголчууд жоохон баяжсан юм шиг байна. Одоо том бизнесийн одоо нөхдөөд гарч иржээ. Том хүний бизнес гэсэн юм эхэлсэн байна. Тэгэхээр ажилтан ажил таслаад алга болно гэдэгт айдсаа март гинэ. За тэгээд нэг юм бахан энтхэг Пакистан маягийн юмнуудыг оруулж ирэх юм бах. Ажил таслаад алга болно гэдэг айдсаа март гинэ. Хэдэн монголчуудад оромжилж ажил жуулчгаа болоо наад халтрууд чинь чадахгүй штэ гэж байна. За нэг юм юу гэнэ барилгын салбарын туршлагатай найдвартай гадаад ажиллах хүчийг Монгол улсад жуулчлан ажилуулж байна гинэ. За Your work, setting carpet, still picture. Your Gulf experience, 7 years. Okay, start. За энэ юу гэсэн бэ гэсэн чинь чи юу гэдэг хүн байлаа гэсэн чинь би модны дархан гинэ. Чиний нөгөө нэг юм модны дархны зэрэглэл нэг юу юм бэ гэсэн чинь сениор гинэ. Одоо ахлах гинэ. За тэгээд за эхлээчтэй гинэ. За тэгээд тэр ахлах модны дархан гэдэг нь одоо яаж байдгийг үзүүлж гинэ. За тэгээд одоо нэг тийм ирэх биш одоо нэг юм хадаас тэгшхэн хадчдаг юм байна. Тэгээд өөрийгөө модны дархан одоо ахлах махлах гэнөө нэг тийм их ярьж байгаа. За гадаад ажиллах хүчийг бидэнд даатгаа гин юу нөө AMTT LLC тий хувьцаат гам бид хууль журмын дагуу гинэ. Гадаад ажиллах хүчийг бүрдүүлэн Монголын компаниуд дуучлах үйлчилгээг үзүүлж байна гин. За ямар үгсэн хатсныхаа одоо юу гэдгийг хууль журмыг баталчихсан тий? Эсвэл одоо нөгөө нэг эртнээсээ нэг хятад байрлагчдыг оруулж ирдэг тэр хууль журмынхаа дагуу одоо энэ энтхэг пакистанчуудыг оруулж ирэх гээд байгаа мөн гэж. За тэгээд Монголд одоо юу гэдгийг баян хүн нэмэгцээ. За энэ дундан зогсож байгаа нэг Монгол баян байх шиг байна. Үхрийн фермер дээр ажиллахаар ирсэн Непал иргэд гинэ. За тэгэл нөгөө эхнэр нөхөр хоёр ирээл одоо энэ баян Монголын ферм дээр бол ажиллаж байгаа юм байна л да. Тэгээд одоо юу гэдгийг Монголын газар нутаг дээр одоо юу гэдгийг бизнес хийгээд гадны хүмүүсийг одоо ингэж одоо юу гэдгийг бараг л боолын цалин өгөөл ажиллуулж байгаа юм шиг байна. Тэгээд энэ мөнгөтэй хүмүүс ихсэн байна. Яаж ажилчин авах вэ гин. Танай пэйж дэх дугаар холбогдохгүй, чатанд хариу өгөхгүй хэрхэн холбогдох вэ гин. Чатандаа хариулаач гин. За энэ Непалуудын ингээ харахаар бас яг бидэнтэй адилхан Аз төрхтэй юм уу тий бас гайгүй хувц сунартай ч юм уу солитой ч юм болов гэсэн бодол байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг эднийг хүлээж авч ажилуулах гэж одоо юу гэдгийг муу юм байх уу гэж бодож байгаа юм. Гэтэл чин арай CU-д ажиллах гэж байгаа юм шиг үстэй гэж. Хэрвээ энэ одоо юу гэдгийг CU гээд гадны компани манай монголчуудын одоо юу гэдгийг дэлгүүрүүдийг нэгээр нэгж худалдаж аваад өөрийн сүлжээ болгоод тэгээд гадны ажилчдыг одоо юу гэдгийг худалдагчаар авах юм бол энэ одоо юу болж байгаа юм бэ? Тэ? Тэр Герман улс одоо юу гэдгийг мөхөнд ороодч байгаа шиг юм болох гээд байгаа юм биш үстэй. Тэ? Энийг одоо эртхэн болооч. Энэ том хүний бизнесийг дэмжихээ болооч. Энэ CU G25 гэдэг энэ гадны хөрөнгө оруулалтын дэлгүүрүүдийг хязгаарлаач гэж би та бүхнээс хүсмээр байна. За өнөөдөр нэг юм байна. Анхаарал тавьсанд баярлалаа. Гаднаас ажиллах хүч авахгүй л гэсэн тийм хууль гаргачих. Тэгэл болоо.